Старалис кинокомпания. Телемедиа. Андрей Ковалевын продюсерийн төв үзүүлж байна. Кука. Сайхан хооллоорой. Оля. Өдрийн мэнд. Сайн уу? Сайн уу? Тэр ямар хуу байна? Ману. Ману. Тэмээ би байна. Гү заавгүй гэдэг чи юу гэсэн үг юм? Гүн чи юу гэсэн үг юм бэ? Чи намайг гэж хэлсэн үү?
Тэгээд заавгүй гинэ. Ойлгомжтой. Никита, чи юу болоод байгааг ойлгомжтой хэлээд өгөөч дээ. Яагаад тийм юм болчихов? Яах вэ ингээл? Чи захиргаараа ярьсан уу? Утасцаа. Завгүй гэж хэлсэн. За тэгвэл Андреас Сергеевич рүү уцтаач. Бэ тэрэндээ уцдахгүй. Таг нь улсан бол тэрлүүз. Тэтгэвртэй гарналүүз. Алив яри л да. Яриач те. Бэ уцдахгүй гэж хэлсэн шүү. Никит тайвшир. Тайвшруулах юм уу? Надад ямар ч юм хэрэггүй. Та нар намайг 50 орхиод аль. Энд тамхи татдаггүй юм. Би татах гээгүй байна. Тагтан дээр гарч тат. Байцал та. Чамд ямар нэг юм үлдсэн үү? Үлдсэн. Юу? Цуслан маань үлдсэн. Тэгэл болоо юу? Тэгэл болоо. Тийм байж. Одоо бүгдээрээ цайгаа ууя. Никита Константинович. Чи намайг баллах нь шүү дээ. Яаж болох юм бэ? Чи надад туслахгүй бол би яах юм бэ? Өнөөдөр манайхыг хаана шүү дээ? Одоо аав яах вэ? Яах вэ? Ямар нэгэн зөвлөлт ч юм уу? Нийгэмдгийг тэргүүлнэ. Сан байгуулнэ. Яаж игээд болно үсттэй? Ажлаа хийхгүйгээр амьдрч чадахгүй хүн. Ном бичих хүсдэг байсан юм. Одоо бичиж эхлэх юм байгаа биз? Зөндөөлөх завтай болно. Аавд нохоо бэлгэдэг юм билүү? Лена. Тэгэхээр ийм байна. Чи Питер руу явбал яасан? Яагаад? Питерт миний эзгүй байр байж байгаа. Чи тийшээ явбал яасан? Энэ бүхний учрыг олдтол. Ээжи, та чи юу яриад байна? Юуны чин Питер? Би ажилтай хүн. Чи яагаад зөвхөн өөрийнхөө тухай яриад байгаа юм бэ? Хинч чамайг яахчгүй. Бурхан минь гэж. Тэгээ чиний тухай ярих хэрэгтэй юм уу? Тийм үү? Миний асуудал надад хамаагүй юу? Харин чи Никита байхгүй сохор зоосч олж чадахгүй хүн шүү дээ. 7 хоногийн дараа гуйлахгүй холондоо чи. Хараарай чи. Бүгдээрээ эндээс танил. Танилцгаа. Мосоо хуулцнууд. Бүгдээрээ эндээс танил. Хүний ард нүгддэг мосоо хуулцнууд ажил хийцгээ та нар. Дахиж битгий манад ирээрэй. Явцгаа. Чимээгүй. Үгүй. Би та нарыг хэлтэй зууцхыг хүсэхгүй байна. За тайвшир. Хэлтэй зууцхыг хүсэхгүй байна. Мэдвүү? Сайн уу? Нaan чи юу болж байна? Маргааш залгая та. Маргааш гинэ? Би өнөөдөр яах юм болж байна? Та надаар яах гэв? Энэ өрөөнд урд нь интернет огт тавьж байгаагүй. Никита Константинович компьютер ашигладаг байсан. Би салаалах хэрэгтэй байна. За яах. Маргааш өглөө ихэд бэлэн болгосон байгаарай. Үдээс хойш. За үдээс хойш. За Альё Аркадьевич, танд шинэ альбом тушаалч нь ямар санагдаж байна да? Болохгүй л дээ. Хамт явж хоол идэх үү? Юу тэмдэглэхий? Чиний альбом тушаал агсныг уу? Лена англи дээ. Эсвэл эдгийнхээ сүрлийг үү? Намайг буруугүй чи мэдэн штэ. Тийм биз дээ. Гэхдээ чи энд ямар хурдан төвхнөж байна? Бүгдийн савлаа тавьчих. Тийм ээ. Шин томилт гэж ярьдаг баха. Өнөө өглөө над руу уцтаад ерөнхийгөөр томилсон гэж хэлсэн. Гэхдээ чи санаа зовох хэрэггүй дээ. Бүх юм урдын хിവэр үлдэх болно. Чамайг шинэ альбом тушаал томилгдсанд баяр хүргэе. Чамд энэ бяцхан бэлгийг өгье. Нана миний эцгийн зургийг хий. Чи миний эцэгт маш их өөртэй. Надад бас өөр зөндөө хүмүүст
Ер нь наана манай гэр бүлийнхний зургийг хий. Яасан? Тийм биш гэж үү? Зүгээр. Харин танай гэр бүлийнх нь надад ямар ч өргөө юу? Үгүй юу? Ойлгосонгүй. Энэ 10 жилийн турш танай гэр бүлийнхэн миний ачаар маш их баян болсон юм шиг чамд санагдахгүй юу? Энэ бол нэгд. Хоёрт гэвэл энэ өрөөнд цаашаа тамхи татаж болохгүй. Гуравт нь хиний зургийг ямар жазанд хийж тавиха одоо би өөрөө шийдэх болно. Мэдвүү? Урд нь би энэ өрөөнд дандаа тамхи татдаг байсан. Урдны юм бол болсон. Эцгийгээ байхад чи дэндүү их эрх эдэлдэг байсан. Чи яагаад надтай ингэж ярьж байгаа юм? Чи яаж ийна? Лёва чи ингэж сөрөл арилчих гэж. Би өөрийгөө ч танихгүй байна. Би 45 настай. Гэхдээ би насан туршаа дандаа 2 дахь 3 дахь хүн байсаар ирсэн. Би өнөө хүртэл чиний ачаар гэрлээгүй. Бид 10 жил хамт байгаа ч гэсэн тусдаа амьдарсаар ирсэн. Танад зочин ирэхэд чи миний гэрийн шахаг нуудаг. Өнөөдрийг хүртэл надад хүүхдч байхгүй. 10 жил болоход манад хинч төрөөгүй. Яагаад гэдгийг чамд сануулах уу? Би дахин авч болох уу? Юу гэнэ? Ромачка тэр ямар өөдгөө навш вэ? Лена. Бурхан минь би тэрний хизээч итгэж байгаагүй. Би яах гэж тэрнтэй хамт амьдарч байваа. Яагаад? Лена. Аав юм нар ходргаар юм хийгээд байгааг би мэдэрч байсан. Би тэрний хийж байгаа юмыг мэдэж байсан. Би яагаад юу ч хийгээгүй. Байцаа чи одоо хаана вэ? Рома би 10 жил тэрийг чирсэн шүү дээ. Лена чи одоо хаана вэ наа? Би очлоо. Лен чи намайг сонсч байна уу? Рома би явлаа. Хааш. Хичээ. Питер л. Өнөөдөр. Удаан хугацаагаар уу? Тийм ээ, удаан хугацаагаар. Чи сонс. Би одоо очлоо. Тэгэд хоёулаа ярилцъя. Хэрэггүй Рома. Би шийдсэн. Галт тэрэг чи хэдэн цагаас хөдлөх юм? Шөнийн 12:40-д. Би очно. Ну что вот би одоо наад цэцгэр чи яах юм? Үгүй яах вэ хатаахгүй юу? Чи ургамлын хатаамал хийж чадах уу? Баярлалаа. Би хийнэ. Ленка чи явж яах юм бэ? Питерд юу хийх? Ромочка. Би амьдралаа эргэцүүлэн бодох хэрэгтэй байна. Ямар нэг байдлаар. Би чамд хайртай. Чи энийг мэдэж байгаа? Битгий бол та. Орх чи тэрэнд хэрэггүй л гэж? Хэрэггүй энэ тухай ярих хэрэггүй. Эмэгтэй та багонд ороорой. Лен. Миний явах цаг боллоо. Лен. Ром, хэрвээ би Москвад ирдэг юм бол чам руу утаснаа. Утасдгаа. Тэгээ юу гэж? Би Москвад эргэж ирдэг юм бол чам дээр ирнэ.
Ануу сармагчаан. За алив. За тэгэж тэгээ юу хийж байгаа юм? Алив харцгаая. Никит чамаас зөндөө гуйсан штэ. Битгий сармагчин гэж хэлэлдэ. Сармагчин гэдэг үл сармагчин шиг хүн болно штэ. За алив сармагч юм. Чи сармагчин болохгүй болохгүй. Намайг тавилтаа би ээжтэй туслая. Алив ээжтэй очиж тусал. Чи хин бэ? Би юу? Би гинэ. За яах вэ? Сэргийлэх дуудах уу? Та хэн бэ? Ийцэн нэг. За яах вэ? Сэргийлэх дуудах уу? Лен. Лен, чи юу? Би калавагч нь. Лен, би нүдэндээ ч итгэхгүй. Би хурж чинь байна. Чөтгөр ав гэж. Лен, чи намайг таньсангүй юу? Ленка, чи юу? Лен. Лен минь. Цүнхээ тэнд орхисон байсан. Чи огт өөрчлөгдсөнгүй. Хоёулаа явж цүнхээ чинь авъя. Чи яагаад тэнд хайчихсан юм бэ? Хүрээд ирж. Ийм гэж бас байдаг аа. Наад чи миний хүрд өг. Байж л та. Би хийж дуусчаад үржиж өгнө. Чи юу хийж байгаа? Машин хийж. Битгий саад болоо те. Чамд өөр тогтох програм байхгүй байгаа юм уу? Байгаа. Тэгээ явж тоглооч. Болно өгөөч. Өг. Баярлалаа. Чи яагаад ингэж байгаа? Тэстэ дэргүй явдах юм чи? Чи энэ дэрлэгээд энэ 4 ханы дунд өдөржингөө юу хийх юм? Музейнүүд үзнэ. Музейнүүд гин шүү. Чи үзнэ энд галзуурна да. Үгүй ээ. Чи одоо музей үзэх хэрэггүй. Дараа бол чамд ирчүүд хэрэгтэй юм уу? За. Хэрэггүй бол хэрэггүй. Ямар нэг юм хийх хэрэгтэй. Юм ойж нэхэх ч юм уу? Ямар нэг юм ой өмд оёх ч юм уу? Би чамд зүгээр л хэлж байгаа юм шүү те. Ойлгож байна уу? Чи огт өөр хүн болох хэрэгтэй. Огт өөр хүн шүү. Ойлгож байна уу? Би таныг ийм үг хэлнэ гэж огт батсангүй. Яг үнэ. Тэгэхдээ би орцсондоо бие үнэлэгч байхгүй гэдгийг чи мэдэж аваарай. Тоглосон юм да. За битгий гомдлоо.
Чи арай гомдсон юм биш үсттэй. Хэрэггүй. Чи хаачх нь? Оо. Компьютер авчирсан юм уу? Чи одоо яах гэж байгаа юм? Ажил хай. Ажил уу? Ямар ажил? Сайн ажил. Чи сонсооч. Би өчигдөр метроны дэргэд явж байсан чинь тэнд вьетнамчууд мөөг зарж байсан. Би тэгээд очиод залуусаа мөөг ямар үнэтэй юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь нэмэ гэдэл байсан. Хариулцах чадахгүй. Хүмүүс гэж сони юм шүү. Эрэгтэй хүн гэдэг хар арьстай ч байсан, цагаан арьстай ч байсан зарчмын хувьд адилхан. Хамгийн гол нь эрэгтэн том байх хэрэгтэй гэж хүүхнүүд надад хэлсэн. Зүйтэй. Би энэ тухай үргэлж боддог. Юуны тухай? Хэмжээний тухай юу эсвэл хүүхнүүдийн тухай юу? Хайр сэтгэлийн тухай. Ямар утгаар? Хэрвээ минийх жижигхэн бол яах вэ гэж би үргэлж боддог. Чи юу яриад байна? Чиний хэвэн биз дээ. Хэвийн гэдэг л хэргийн учир байгаа юм да. Гү чи чинь тэнэг юм уу? Чиний том би нүдэрээ харсан шүү дээ. Мэдэж байна. Гэхдээ итгэлтэй биш байна. Тэрийг хараа. Нэг авгаа ирж юу? Ямар юмных нь авгаа байх вэ? Зүгээр л өөртөө арч чадаа хүүхэн байна. Харав уу? Яагаад манай байгууллага руу ирж байгаа юм бол? Тийм байна. Хамаатан садна асрамжийн газар төгөх гэж яваа үз. Нийгмийн халамжийн төв. Одоохон Сайн байна уу? сайн байна. Соёс. Хатагта та хамаатна асрамжийн газар төгөх гэж явна уу? Та юу гэвэ? Яах гэж? Гү та яах гэж явна юм? Шууд л ингэж асуучихгүй. Танд юугаар тус болох вэ? Би танад ажилд орох гэсэн. Ажилд орох уу? Таны утсыг үзэж болох уу? Тийм ээ, би таны юу хэлэх гээд байгааг ойлгож байна. Энэ үнэтэй утас. Гэхдээ энэ огт хамаагүй. Би танад ажилд орох гэсэн. Хатагта. Би нийгмийн халамжийн төвийн даргын хувьд гэлжид цагаан гартай, хийрхүү, сэтгэлээр амархан ундаг Тереза ихийг ажилд авмааргүй байна. Та цалингийн төлөө ирээгүй шүү. Тэгээд ч та эдэн шиг ийм хүн биш. Сайн байна уу? Сайн байна уу? Та хүмүүстэй тус болох гэж биш, нүглээ намжлах гэж ирсэн. Та хоёр өдөр нүглээ намжлаад л явчих нь. Тэгээд л тайвширна. Гүн чи над ямар хэрэгтэй? Та хэвтрийн хүний өтгөн шигнийг зөөж чадах уу? Та шууд ата гурвалжин бодоо үрээд айл өдөр тарааж чадах уу? Тийм ээ. Чи хаана ажиллахаар ирснээ ойлгохгүй шүү дээ. Тереза. Чамайг хэн гэдэг вэ? Серёга. Таалагдж байна уу? Маа. Чамд бэлэглэе. Гоё юм аа. Сергей. Аваа. Бэлгэлж байна. Гоё юм аа. Таны мөнгө багтаад байгаа юм уу? Багдаагүй. Ямар утгаар тэр? Би танай байгууллагад ажилламаар байна.
Хэвтрийн хүмүүсийн өтгөн шингэнийг зөөж айлуудаар гурвалжин будаа тараамаар байна. Би доктортай ажиллана. Нэрээ шүү. Тийм байж. Таны паспортыг үзэж болох уу? Уучлаарай, таныг хэн гэдэг вэ? Лена, нам чи бичээстэй байгаа. Елена Никитична. Намайг Николай Алексеевич гэдэг. Жек. Сережа, энэ юу юм? Энэ Ваф. Туслахгүй юм уу? Би ганцаараа зөөх юм уу? Туслая, туслая. Явж туслая. Туслаж дөнгөх юм уу? Чи хэн рүү гар далайгаад байгаа юм бэ? Өвдөж байна штэ. Болно. Одоо зөөлтөө. Леночка, энэ жигсаалтыг аваад залуустайгаа хамт яваарай. Яасан бэ? Чи яаж ийна? Ингэж нүүж болохгүй штэ. Энээс өөрөөр нүүж болохгүй. Тэгвэл тоглохоо болий. Бурхан минь.
Чамайг 22 минут хүлээлээ. Цагтаа ангахад ирнэ яадгийн. Жаахан хүлээхэд сүржигнэ дахтаа яах вэ? Чамайг зөндөө удаа хүлээлээ штэ. Би одоохоо. Ёстой замбраагүй. Би хамгийн түрүүнд ирсэн. Би хамгийн түрүүний хүн. За тэгэхээр ингээ. Сугарч ороод дараа зогсоод мөнгө аваарай. Би хамгийн түрүүнд ирсэн. За алив орооч те. Алив орцгоё. Уучлаарай. Би эмээгийнхээ оронд дараалал авсан. Никитична энэ дагаарын үсгээ зураарай. 2 зураарай. Сайн байна уу Ольга Семеновна? Сайн байна уу охин минь? Ольга Семеновна, намайг битгий миний охин гэж дуудаач. Би танаас гуйсан штэ. За. Эмээгийн чи би яаж вэ? Хэвэндээ. Эмээдээ хурдан идгээрэй гэж хэлээрэй. Май, энэ дагаарын үсгээ зураарай. Энд бас гаргастай зураарай. Дараачих нь. Уучлаарай, сүүчийн хүн хэн бэ? Охин минь дараа ирээ. Одоо тэтгэвэр өгч байна. Би мэднэ, баярлалаа. Би нийгмийн ажилтан байна. Уучлаарай. Би танаа дүүргийн нийгмийн ажилтан байна. Би танд тусалж чадна гэж бодож байна. Танаа ач охин чинь тоглоом хэрэгтэй ч юм билүү? Би танд тусалж чадна. Та намайг өөр хүнтэй хамдуураад байх шиг байна. Би ачгүй те. Саяны энд байсан охин? Надтай хамт яваагүй. Би мэдэхгүй. Тантай хамт яваагүй мó? Та юу яриад байна? Уучлаарай. Сайн байна уу Толик ахаа? Сайн уу гүнжээ? Чи ганцаараа дэлгүүр явсаар байна уу? Яасан? Эмээгийн чинь би сайжраагүй юу? Үгүй. Эцэг их чи яасан? Ажилтаа. Тэд хаа ажиллаж байгаа юм? Африкт аврагч хийж байгаа юм. Эндээс их холоо. Чи хамгийн өөрөө хийдэг юм уу? Сайн байна. Али хоёлаа танилцъя? Чамаа хэн гэдгийг? Кока. Сайн хооч байна. Нэрий чи хэн гэдгийг? Кока. Намайг Тойлиг ах гэдэг. Чи миний нэрийг мэддэг юм бай? Чи юу авах гэсэн? Тэгэхээр 30 рублийн угаалгын нунтаг. Бас тэр удааг. За. Мушга гоймон. Энэ чигнэмэг ямар үнэтэй юм? Одоо үнийг хараадах юм. 15 40 юм байна. Тэгвэл хэрэггүй. 3 лаз өтгөрүүлсэн сүү? Бас яс. Одоо. Сергеевич сайн уу? Сергеевич би үнэхээр өглөө. Нэрээ шүү. Сергеевич туслаач те. Ихүү. Кока. Хоёулаа энэ ахад төрүүлээд үйлчилчихээ тийх үү? За. Чи энд юу хийж байгаа юм? Хүмүүсийн шар тайлаад л. Толик, чамд аях гэдэг юм алга болжээ. Аюу, эндээс танил. Чи энд юу хийж байгаа юм бэ? Эндээс танил чи. Би чамайг өрөвдсөндөө энд байдгадгийг чи ер нь ойлгодог хүн үү?
Чи бол өрөвдмөр амтэн. Тэгэхээр юм байна. Чамд цалин гэж агсыг өгөхгүй. Амралтын өдөрч байхгүй. Хэрвээ дахиад нэг хэрэг тарих юм бол ажлаа чи алан шүү. Танд өөр хийх юм огт байхгүй юу? Юу гинэ? Танд өөр хийх юм огт байхгүй юу? Та яана гэж тоолыг авах ашигчаад байгаа юм. Танд огтхон ч муу юм хийгээгүй штэ. Энд чинь одоо бас юу солиороод байгаа юм бэ? Энэ солиотой биш. Ахмад хүмүүстэй та гэж ярих хэрэгтэй. Оо тийм үү? Алив чи эндээс гартаа. Ой, Кирёш. Энэ охины зөв шүү. Та ямар нэг ашигтай юм хийх хэрэгтэй. Тухайлбал амрах ч юм уу? Би чамд цалин өгөхгүй дээ. За яах вэ? Яаж игээд болоход байлгүй дээ. Базараа. Эндээ хүлээж бай. Би одох. Сонные воды, вечные карты, трудные годы, легкие старты. И кажется, скоро все станет так просто. И нет на коленях, и такие близкие звезды. И новое утро, новые дороги, моря по колено, разбитые ноги. И капли бегут по стеклу так красиво. И время проходит мимо, но жизни не жалко. Жизни не жалко. А жаль лишь мгновений и свет на ресницах. И ночь, что больше не повторится. Жизни не жалко. Жизни не жалко. Лишь взгляд и тепло от твоих ладоней. А может, все это мне только снится. Угощайся. Ма. Би давсалсан загсан дургүй. Таны над гаран дээрх зураг чинь ямар учиртай юм? Энэ. Чамд юу ч гэж тайлбарламар юм дээ. Хүмүүс хууль дүрмийг сахиж амьдардаг. Гэхдээ хүн болгон адилгүй. Хууль гэдэг сахиж мөрдөхийн тулд байдгийн гэж Эйнштейн хэлсэн юм. Тэр эрдэмтэн хүн. Хүн аливаа нэг юм хийхээ өмнө сайтар бодох хэрэгтэй байдаг. Хэрвээ хуулийг зөрчвөл шийтгэл хүлээдэг. Өөр хүмүүс шийтгэн л дээ. Хууль мөрддөг ч хүн байна. Бас хууль мөрддөггүй ч хүн байдаг. Энэ зураг бол шоронд орсон чамд юу гэж хэлмээр юм дээ энэ зургийг. Энэ зураг хэнийг ямар шийтгэл идэлжсэнийг харуулж байгаа юм уу? Би ойлгосон. Тоолик хаа би зөндөө суучлаа. Миний хүүхэлдэйн кино үзэх цаг болчихооч. За яв да. Кука, чи сэргэлээ охин юм аа. Баярлалаа. Баяртай Тоолик хаа. Баяртай. Привет, Лен. Сайн уу, Ленка? Та яагаа?
Бүрхөвч тавьсан. Та яагаад уйлаад байгаа юм бэ? Нүүрнийхээ бүрхөвчийг арилгаж чаддаг вэ? Яагаад тэр вэ? Миний нүүр хөхөрч гсэн. Би чинь нөхөртэй хүн. Яалаа гэж тэр вэ? Шалтаг мундахгүй штэ. Здесь подруга. Найз минь суугаач. Надад өөрийнхөө тухай ярьж. Чамд юу тохиолдсон? Клава. Та явж нүрээ агуул яасан? Тэгэлгүй яах вэ? Тэнийг амтан. Эхлээд хичээлээ хийгээд дараа нь хүүхэлдээ үзгээд өчтөр чамд хэлээ үсттэй. Тэнийг амтан. $1700, $1900, $2100, $2200, $2400, $2500, $2600, $2700 рубль байна. Бид баян байх шүү. Аюу хуваарлаа. Энүүгээр хүн савна. Энүүгээр болтоовна. Энүүгээр гайман дугуй аавна. Үлдсний дараа хэрэг болно гэд нууцгая. Гүйцээ, одоо хоёлаа мэдээ үзье. Мэдээ. Нэг хүүхэн амьдарч байж гинэ. Тэр хүн амар том илчийн чихтэй байж гинэ. Чих маань халаа өргөд байх чинь нэг хүн намайг дурсаж байна да. Юу гинэ? Хэн дурсаж байгаа юм? Мэдэхгүй. Тэр охин миний санаанаас гардаггүй. Тэрний харц. Бас тэрний бамбрууш. Энэ каминдэ чамд нөхөр хэрэгтэй. Бас хүүхдтэй болох хэрэгтэй. Тэгвэл чи яг над шиг жирийн хүн байх болно. Нэр шүү. Надад таны хэлээд байгаа тэр ирчүүд чинь байсан. Гэхдээ Клава. Тэдэнтэй тэдэнгүү болно доо. Тэр яах вэ? Надад бас нэг найз залуу байгаа. Жирийн найз. Найз гэдэг чинь юу гэсэн үг юм? Жирийн найз гэж байдаг юм уу? Жирийн найз гэж байдаг юм та. Тийм үү? Байж болно гэж бодъё. Хэрвээ тэр найз чинь чамайг хүсвэл чи найздаа туслахгүй юу? Тиймэрхүү асуудал байдгүй юм уу?
дорогая моя. Хайрт найз минь дээ. Вообще умная женщина. Уг хаалга эмэгтэйчүүд бүгд найзтайгаа гэрэлдэг. Замуж за своих друзей. А знаете, что я думаю? Би юу гэж бодож байна гэж? Сейчас, секундочку. Ленк одоохон. Я думаю, Чи что тебе тэр охиныг олох хэрэгтэй гэж би бодож байна. Сайхан хооллоороо. Дахиж битгий ингээрээ. Надад таалагдахгүй байна. Чи муухай аштай биш юм бэ? Муухай ашгүй юм бэ? Чи тэгвэл яагаад намайг хөөгд идэх? Чамайг илж болох уу? Сайхан сэтгэлтэй, ухаантай, сайн нохой шүү. Хоёулаа танилцъя. Намайг Кока гэдэг. Харин чамайг тааламжтай байна. Би хоёулаа найзлие. Хизээч муудалцахгүй шүү. Би явж чамд яс худалдаж авч өгье. Чи ингэж сууж байгаарай. Хаашаач битгий яваарай. За баяртай. Сайн байна уу? За тэгэхээр юм бэ. Толикийн ажиллахаа болсон. Эндээс яв. Би тэрнтэй уулзах гэж ирээгүй. Юм худалдаж авах гэсэн. Светка, энийг харж байна уу? Энэ нөгөө Толикийн солиот. Надад битгий ингэж яар. Надад таалагдахгүй байна. Би Толик ахын хүүхэд биш. Эмээгийн охин. Энд битгий үйлчлээрэй. Ойлгов уу?
Сайн байна уу? Уучлаарай. За. Би өчигдөр танай энд ирсэн. Итгэмжлэхээр нэг хүний тэтгэврийг хүргэж өгөх гээд авсан. Та санаж гин үү? Дараа нь танай эндээс нэг охин гарч ирсэн. Юр бусын охин. Би тэр охины тухай бодоод санаа зовоод байна. Та тэр охиныг олоход надад туслахгүй мó? Мэдхгүй. Энэ 7 хүн хүүхдээ дагуулж ирж л байдгийг. Та яг тэтгэврээ өгч байсан. Тэр охин ганцаараа явж исэн. Надад л тэгж санагдсан. Мэдхгүй энд ямар ч охин байгаагүй. Тэр охин яагаад ганцаараа явах вүлээ? Мэдхгүй. Би зүгээр л таныг мэдэж магадгүй гэж бодсон. Би танд юу гарч тусалж чадахгүй. Уучлаарай. Охин минь эцэг их чинь хаана байгаа юм? Ажилдаа явсан. Валюш, 8 дугаар класс бичихгүй шүү. Эцэг ихийг өөртөө ирж хүнсээ оролдож аваарай гэж хэл. Би чамд юм зарч чадахгүй. Тэг дандаа завгүй гэдгийг. Би ч бас ажил хийдэг. Ийм жаахан охинд юм зарж болохгүй. Зөвшөөрдгүй юм. Тэгэхээр та нараа 4 хүртэл амарцгаа. 4 цаг цайгаа уучгаад Косулины годамжинд байдаг асрамжийн газар оч. Гүцээ. Хараг амралтын өдөр л гэсэн үг. Босно? Ийм ч ажилчид байх гэж. Николай Алексеевич. Би өчигдөр шуудан дээр нэг охиныг харсан. Таарах амьдралтай айл хүүхэд юм шиг байна лээ. Орон гэргүй аригчны эсвэл цыгааны хүүхэд юм уу? Мэдхгүй. Тэр охин нэг царай муутай бамбарш барьсан байсан. Мэдхгүй маа. Тэр нь ямар нэгэн тоглоом хэрэгтэй юм болов. Гэхдээ тэр охин зугтчихсан. За. Петр Данилович юу? Уучлаарай. Тийм. Хийж байгаа. Ойлголоо. Намайг дуудаж байна. Давтан хулгай хийгч. Очих хэрэгтэй юм байна. Шууд руу оч. Би тэнд очсон. Юу ч мэдэхгүй байна лээ. Хачи юм да. Ойр хавийнхын дэлгүүр хоршоо мохлог тоглоомын талбай тэнд байгаа ээж нар хэсгийн цагдаагаас нас. Гого. Хэсгийн цагдаагаас асуух хэрэггүй гэсэн үг. За би явлаа. Дуудаад байна. Гүцээ. Юу гэв? Чи бахавмаар байна уу? Үгүй, чи худлаа ярьж байна. Дахиад өөрөө л нэг авъя л та. Мэ. Дахиад авмаар байна уу? Авмаар байна. Тэр хачааны машинтай жаад намайг гомдоосон. Тэрний талгаар руу цогчих. Чи хэд цохин төдий чиний олон бох надаас авах болно шүү. Андре, чи яагаад хүүхэд бодоод байгаа юм? Наатха тавь. Ухаалга нямдаг. Сава багч. Ястэмах. Энэ хэрэггүй. Өтөрүүлсэн сүү? Коммент өгдөө. Намайг уучлаарай. Баярлалаа. Дэлгүүрийн эзнээ зодоод 30,000-ыг хулгай хийсэн. Би тэрнийг 2 удаа байцаасан. Ямар ч нэмэргүй.
Сергачевыг мөрдөн байцаалтанд авчирлаа. За, явж болно. Суу. Энэ хүнд чамаас асуух юм байна гин. Залуу минь, ахмад хүнийг хүндэлж харьцах хэрэгтэй шүү. Ялаа хөнгөлүүлэхийг хүсэхгүй байгаа гэж би хэлээв үстэ. Сайн байна уу? Би нийгмийн халамжийн төвөөс явж байгаа юм. Сэргийлэхэд огт хамаагүй шүү. Танаас энийг л асуух гэсэн юм. Хэрвээ та тэр мөнгийг авсан хүний бол юунд зарцуулсан юм? Аваагүй юм бол яагаад урахгүй байна? Та огт аваагүй ч байж магадгүй. Эсвэл ууж яваад хайчихсан юм. Үгүй дээ, би хизээ цогтдоггүй. Тэгвэл та яах гэж уудаг юм? Тийм учраас л уудаг байхгүй юу? За, та хоёр ярьж бай. Би одоох. Би танад очсон. Танаа байранд нэгжлэг хийж байна л. Би тэр мөнгийг аваагүй. Энэ тайлбар болохгүй л дээ. Та нийгмийн халамжийн төвд ажилладаг гэлөө? Энд юу хийж яваа юм? Яг үү, би хүмүүс тусалдаг ажилтай хүн. Өөрсдөө хүсэхгүй ч байсан гэсэн. Хүмүүс тусалдаг гинэ. Годомжинд хүн өгч явахад хэн ч очдоггүй шүү дээ. Тэгвэл та нэг жаахан охин тусалчихгүй юу? Ямар охин? Манай дэлгүүрт ирдэг байсан юм. Эмээ нь хэвтэрт байдаг гэсэн. Эцэг их нь хаач байдгийн бүүмэд. Тэр ганцаараа аж ахуйгаа эрхэлдэг юм. 6 настай охин. Та тэрэн туслаач энэрэнгүү үзэлтэн минь. Би яах вэ? Та надад цагаа дэмий үрээд хэрэггүй. Надад одоо хэн ч итгэхгүй. Хоёул харъя л та. Цэнхэр малгайтай бас цэнхэр нүдтэй. Мэдхгүй юу? Уучлаарай. Та нар нэг ийм жаахан охин хараагүй үз? Их таарах хувцастай. Та хараагүй үз? Харсан. Харсан юм уу? Хизээ өнөөдөр хүнтэй хамт явж ирсэн үү? Хаашаа явсан? Уучлаарай, би танаас нэг охины тухай асуух гэсэн. Бид охин зардаггүй. Ямар ч охин зардаггүй. Та миний хэлснийг буруу ойлгож. Би нийгмийн халамжийн төвөөс явж байна. Сэргийлэхээс явж байгаа юм уу? За. Гэхдээ та наашаа ирснээрээ манай үйлчлүүлэгчдийг айлгаж байна да. Та хайж явахаар бариад суулгасан чинь дээр. Үгүй, би нийгмийн халамжийн төвөөс явж байгаа. Би ойлгосон. Бид нэг охиныг хайж байгаа. Бас ямар охин бэ? Энд би ямар амаа тийм? Би танад хуулийн дагуу өргөдөл гаргасан. Тэгэхээр та нар надаас нэг охин нэхэд байх юм? Үгүй, та ойлгосонгүй. Жаахан охин 6 настай. Жаахан хачин хувцалсан. Бид тэр охиныг хайж байгаамаа. Сайбар царайтай цүнхээ ингээд зүүснэ. Тийм ээ, тий. Тэр чин тойлог Сэргачевийн охин. Дараа нэг удаа ирсэн. Дахиж ирээгүй. Өөр ямар асуулт байна? Уучлаарай. Надад нэг ийм хэдэн асуулт байна л да. Сайн уу лээ. Би энэ бүсгүйтэй хамт ажилладаг юм. Нэгд. Танаа өдрийн орлого чинь ойролцоогоор хэд вэ? Хоёрт Сэргачев танд дургу байдгийг та юу гэж тайлбарлах вэ? Энийг хэдэн удаа тайлбарлах юм бэ? Би энэ дэлгүүрийн эзэн. Би өдрийн орлогодоо санаа зовдөггүй. Бараа татах энэ тэр өөр бас юу вэ дээ? Нэгтлэн маань далаад амарч байгаа. Тэрнтэй холбоо барих боломжгүй. Надад дургу байдаг шалтгаан гэвэл намайг үзэн яддаг юм. Надад атаарах юм. Ойлгомжтой. Баярлалаа. Явъя лээ. Энэ талаар гараа. Баяртай. Баяртай. Чи хаалгаад өгчээгүй юм уу? Төгжсөн шүү дээ. Тэгээд яаж орж ирсэн юм? Мэдхгүй. Хурдан хаалгаад өгч. Айж байна. Хурдлаач хий. За. Иргэн тойрон дүүрэн навшнууд. Маргааш ажлын төлөвлөгөө гэвэл ийм байна. Дүүргээ самнан, гудамж, хашаа. Елена Никитичнагийн цуглуулсан шинж тэмдгийн дагуу охиныг хайх болно. Шинж тэмдэг нь 6 орчим насны охин.
Даруухан ч гэсэн цэвэрхэн хувцалсан, цайвар үстэй, өндөр нь им үү? Тийм ээ. Охиныг олсон хүнийг хагас өдрийн чөлөөгөр шагнана. Алуу. Хэрвээ би хоёр охин олвол яах вэ? Аттай, та хүлээгэж байцаарай. Байцаарай. Би нийгмийн халамжийн төвийн ажилтан байна. Та охин чинь юу ах юм? Энэ миний охин. Та яах гээ? Уучлаарай, би зөвхөн шинж тэмдэгтэйгээ харьцуулаад орхив. Та холдооч гуй. Алив эндээс яваач. Би шинж тэмдэгтэйгээ харьцуулаад шалгаад Ямар орхив. шинж тэмдэг? Энэ миний охин. Та зүгээр л охиноо харуулчих та. Алив эндээс яваач те. Тамьяа туслаарай. Тэнийг хүүхэн байна да. Тэнийг ямар ч байсан баттгал юм байна. Тайван байгаарай. Ямар балай би. Охин. Байцаараа загсаач. Чи хаан суудгийг? Би танаа эцэг ихтэй танилцах гэсэн. Би танихгүй өвчтэй ярьдгүү. Үгүй дээ, би чамд туслах гэсэн. Би нийгмийн халамжийн төвийн ажилтан, хүмүүс тусалдаг ажил.
Намайг танихгүй үнтэй ярихыг тэднээс чихэр авахыг хоригддаг. Охин минь аавыг чинь баривчсныг би мэднэ. Аа маань гэртээ байгаа. Тэгвэл чи танаа хаан байдгаа л хэлчих. Би эцэг ихтэй чинь нууцх гэсэн. Би огт хэрэг тариагүй. Чек, нэг огч тэр байна. Хүлээгэж. Янка наатах бариад аваарай. Янка, ад бариад ав. Зогс та нар чи яаж байна? Ямар яшигтэй би. Сэргэлээ ба. Та нар яаж байна гин шүү? Ер нь бол ажлын цаг 20 минутын дараа дуусах гэж байгаа юм байна штэ. Явж аяг шараарыг уучаад гэр гэртээ харьцгаа. Янка яах вэ? Ленка чамд ямар амаатай? Чи Ленка хаан нарсан. Ядахта Леночка гэж. Надад ямар амаатай? Тэр чин дайчгүй өөхөн штэ. Бидэнтэй хамт шар айргуугаад л явж байдаг. Бидэнтэй хамт инээгээд л гүүгээд л явж байдаг. Янка. Чиний хэлж байгаа зөв л дөө. Хамгийн гол нь хэн байх нь чухал биш. Ямар зан гаргаж байгаа нь чухал. Зөв. Миний утсанд мессеж ирсэн байна лээ. Чи юу гэсэн? Юу гэж хариулсан юм бэ? Юу нэ чи юу гэж? Хариуг нь бичих чинь. Гү чи яаж ийм наадах чинь тэрний утас. Хүний хувийн амьдралд орж ирнэ, хувийн амьдралд орж ирнэ гэсэн үг шүү. Битгий балаа юмэрэд бай. Энд чинь одоо миний утас. Өөрөө надад бэлгэсэн юм. Тэр тусмал Янкагийн хувийн амьдралын тухай би юу ч мэдэхгүй. Би өөрийнхөө тухай л хариуцсан. Миний ажил төрөл ямар байгаа ч гэх юм уу? Чиний тухай бас юу гэж бичсэн гэж? Намайг найз залууна гэд бодчих нь штэ. Бодвол бодч л байл үсттэй. Тэгвэл гоё штэ. Би шинэ найзтай болсондоо гойц урд өмнө харж байгаагүй ч гэсэн. Чааталдаг найз шиг. Гоё гоц. Дахиад бичээд байгаа юм уу? Тийм ээ хардаа. Нармайг нь нээсэн гэдэг чинь юу гэсэн үг юм? Чи тэр хүндээ итгэлтэй байна уу? Болгоомжтой байгаарэ. Ямар байна да? Үнэхээр дог юм аа. Аль би бас бичиж. Юу гэж бичих байгаа юм? Ингээд бичгээ. Тэр ямар том эргэтэнтэй гэж гээд Аль бич. Аль бэ? эсвэл ямар халуухан шин байсан гэж гээд бичгээ. Охин. Девочка, Охин. где ты? Охин чи хаана вэ? Не прячься. Битгий нуугдаач. Үгүй хичээ. Девочка, Охин. Нишинками. Ямар гоё цэнхэр тэнгэр, ямар гоё навчнууд байгааг хараач. Чи хаана байна? Сайн уу? Хоёлаа өглөөний цайнд гомь иднэ. Би чамд яс авчирч чадаагүй. Саяны ч биднийг асрамжийн газар өгөх гэж чинь. Гэхдээ хайх хэрэггүй биднийг барьж чадахгүй. Охины байгаа газрыг өчигдөр олж тогтоосон. Би олсон. Сэждэм гудамж 6 дугаар байшин. Барилга барих гэж байгаа газар. Охиныг нохой хамгаалдаг юм байна. Хараатан ингээл гүйцээ. Охиныг аврагдсан гэж үзэж болно. Гэхдээ маргааш. Өнөөдөр гурвалжин будаа тараана. Та мөн харьцуулва. Гурвалжин будаа охин хоёрыг. Гурвалжин будааг 564 хүн идэнэ. Охиныг бол хэн ч идэхгүй. Нохой хамгаалж байгаа юм чинь маргааш болъё. Николай Алексеевич, маргааш бэм гараг штэ. Евгений чиний зөв. Даваа гарагт болъё. Энэ хаяг жигсаалт нь байна. Гурвалжин будаа цаан чин байгаа. Урагшаа. За, бид хүрээд ирлээ. Наа чи юу гэсэн бэ? 6 боодлыг өгдөө. Дараа нь дахиад 8-ыг. Өөр гудамж руу аваачих юм. Залуусаа нөгөө гудамж чи хаана байдгийг? Сэзди. Энэ болон тараад баруун тийш ирэх хөө. Тийм ээ. Чи даах нь? Би явж хараад ирээ заа юу. Залуусаа би удахгүй. Аачих байгаа юм бол нохоонд бариулна шүү дээ.
Тэнэг биш ээ, сэргэлийн хүүхэн. Наад будаага унглаа штэ. Алив. Ромка. Санаж дээ. Хадагтай дарга байхгүй байгаа. Би юу ч мэдэхгүй. Үйлчлүүлэгч ирэхэ болсон. Танаас болоод манай дэлгүүрт хүн орж ирэхэ болсон. Тийм учраас би танд юугаар тусалж чадахгүй. Та дэмил нааш ярьж дээ. Та санаа зовлтгүй. Надад 1 кг өхөр юм ах өгөөч. Ээж. 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 Яна. Би яах гэж нааш ирвэ? Намайг хацлаа штэ. Хацлаа. Чи та яах гэж ирсэн? Охин минь. Чи энд ганцаараа суудаг юм уу? Танд ямар хамаатай юм? Эмээтэйгээ суудаг. Эмээ чинь хаана байгаа? Өвчтөө байгаа. Охин минь. Чи ганцаараа хамаг юм хийдэг юм уу? Ямар ухаантай охин бэ? Яасан бэ? Чи яагаад уйлаад байгаа? Надад хэлээч. Охин минь. Надаас битгий. Алинаш. Битгий. Бүх юм сайхан болно. Тийм үү? Эмээ нэгнэ. Битгий. Алуу битгий. Бүх юм бүтэмжтэй байх болно. Тийм үү? Чамаг яагаад Кока гэдгийг? Надад ингэж дуудуулах сайхан санагддгийг. Таны гомын тэгэхээр их өтгөрүүлсэнсээ их үү? Нэг халбарыг. Жаахныг шүү. Эмигийн эмнэлэгт эзнийг чи яагаад хинт чилээгүй? Тэгсэн бол намайг асрамжийн газар төх байсан. Тэгвэл өөд хатаа штэ. Яагаад? Хүүхдүүд бүгдээрээ их тэнийг байдгийн. Бас их шунхаа. Та анзаараагүй юу? Сайхан оллоороо. Баярлалаа. Гэхдээ зөвхөн гомь идэж болохгүй шүү дээ. Ягаад зөвхөн гэж гомын чинь янз бүр. Гомын бол эрүүл хүнс. Зарим нь хэрчсэн гурийн шиг урт бас инээдтэй гомын ч байгаа. Үсгийн гомингоор үг бүтээгээд тоглож болно шүү. Тийм гомин ховролдоо. Би тийм гомин гэдэг их дуртай. Чи уншиж чаддаг юм уу? Чадлагүй яах вэ? Үсэг мэдэхгүй бол уншиж чадахгүй шүү дээ. Хэрвээ тоолж чадахгүй бол хэдэн гомын чанахаа яаж мэдэх болж?
Имээ надад тэр жил зааж өгсөн. Хоёулаа маргааш эмээгч нэргээ тийх үү? Танд таалагдахгүй дээ. Хоёулаа явж надад хүрэм авъя гэх үү? Хүүтэн болж байна. Хуучин хүрмийг надад багтчихсан. Тэглгүй яах вэ? Явж аавь. Энэ хавцаа хүүхдийн дэлгүүр байх ёстой. Бид зүгээр л нэг тийшээ яваад ийн гэж та бодоо юу? Явъя. Дараа нь хоёулаа барааны дэлгүүрт очие. Гарнуурын савн хөдөлж авъя. Манай савн аль хэдийн дуусчихсан. Барааны савн л байгаа. Өглөө гараа угаахаар өдөржингөө гарнаас нэртэд өгдөө. Тэгье явъя. Хурдан явъя. Уучлаарай. Бид пальто юм уу дулаахан хүрэм авах гэсэн. 6 настай хүүхдээ хөө. Тэнд 2 тасаг байгаа. Бас тэнд ч байгаа. Эх орны бүтээгдэхүүн. Уучлаарай. Энэ таны охин уу? Үгүй таних. Явъя ээж. Ийм ээж гэж бас байдгаа. Өөрөө үнтэй хувц өмсчхөд охиндоо болохоор асрамжийн газрын хүүхэд чиг навсаас юм өмсгчихсэн байгааг нь. Хэдүүлээ сэргийлэх уцтгоо. Охин энийг ээжээгээд байсан. За дуутахаа болий. Үнэхээр сэтгэлэн зовсон байх та. Явъя. 3900. Би мөнгөгүй гараад ирчихжээ. Энд чинь 100-аар тоолоод хэд гэсэн үг вэ? 39. 3900 рубль гэсэн үг үү? Мөнгө хэрэггүй. Надад мөнгө байгаа. Би хадгалж ирсэн. Гэхдээ эн чинь үнэтэй юм аа. Хоёлаа энийг авахгүй. Нөгөө тасаг руу очие. Тэнд хямдхан бас чанартай. Бас орсоор бичсэн байгаа. Явъя. 3900 рубль гинэ. Солиор море. 940 рубль. Та охиндоо дандаа ийм хувцас авч өгдөг үү? Дандаа бололтой юм аа. Танаас хамаагүй. Ээж эдний хэсгийг битгий сонс мөнгө төлчих явъя. 940. Зүг байна. Энэ мөнгөөр олигтой хүнсч авахгүй. Авахгүй шүү. Охин. Мэ. Ээж чинь чамд ийм юм авч өгөхгүй. Хөөхөн жижигхэн байгаа. Гэхдээ та бүдүү юм аа. Дайл тасгаас хувцас авдгийг. Шүрчний тасгаас уу? Эндээс явъя. Зэвүүн хүүхэн бэ? Хоёулаа манад очих уу? Хука. Би чамд маш чухал юм хэлэх гэсэн. Чамд юу гэж тайлбарлах юм блэ дээ? Хүүхдүүд ганцаараа амьдрах ёсгүй шүү дээ. Чи ойлгож байгаа зү? Хоёулаа ээж охин хоёр болж тоглох уу? Хэрвээ та намайг хүчилж авах гэж байгаа бол би зөвшөөрнө. Лена очиж та надад их таалагдж байна. Тэгвэл би маргааш танаа эмээтэй очиж уулзнаа. Аль эмнэлэгт байгаа юм? Тэрнээс гадна надад чиний бүх хүчиг баримт хэрэгтэй. Эмээт чинь байгаа бах тийм ээ? Хэрэггүй. Эмээ нас барсан. Бүх хүчиг баримт надад байгаа. Лена очиж та санаа зовлтгүй. Бүх юм бүтэмжтэй байх болно. Байна уу? Аава би энэ. Сайн уу нарах юм чи сайн уу? Аава би танд маш чухал юм хэлэх гэсэн. Би яаж хэлэхээ мэдэхгүй. Юу болов юм? Би танд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй. Би нэг охиныг үрчилж авах гэсэн. Би маргааш очино. Тийм үү? Аава би нэг өдрийн дотор бичиг баримтаа бүрдүүлэх шаардлагатай байна. Би тэр охинд их хайртай. Та ямар нэг юм хийлтэй. Та чадна шүү дээ, тийм ээ? Ах минь би чамайг ойлголоо. Над руу хагас цагийн дараа залгаарай. Би 2 хүн рүү уцтаад орхив. Гүгөө чи ер нь хүрээд ирээ. Би зохицуулаад өгье. Тийм байж. Тэрнийг зугтаасан гэж байна штэ.
Тэр шиг хүүхэнд гурвалжин будаа тарах шаардлагач байхгүй. Надад бол ажил хийх хэрэг байна. Тэрэнд ямар хэрэгтэй? Тийм байж. Үгүй. Николай Алексеевич. Тэр их ухаалаг бүсгүй. Тэр таны хэлээд байсан газар руу охины хараас явсан. Тэр газар руу ч н очихоор явсан. Юу гэж? Тэнийг амтд. Петр Данилович, хараа минь. Ер бусын нөхцөл байдал үүсэж байна. Манай ажилтны амь насанд аюул занд хийж байна. Онцгой байдлын албаных нь сэргийлэхэд мэдэгдэх хэрэгтэй байна. Тэгээд одоо гарлаа. Сиэстийн гудамж 6 дугаар байшин. Яралтай биш л гэхдээ орой идэх үе дээ. Яасан? Явцгаая, наадах тавиа. Маяг л хаа болоо. Явцгаая. Уучлаарай. Өршөөрэй. Энэ юу болоод байгаа юм? Юу болоод байгааг харж болохгүй. Нөхдөө. Гэртээ хайрцгаа. Юу ч болоогүй мэдвүү. Яагаад юу ч болоогүй гэж? Тэгвэл яагаад сэргийлэх хэрэгсэн юм? Наашир. Чамайг наашир гэж биш дээ. Бидний хийх ажил биш наашир. Яасан харж болохгүй юм. Чамд хамаагүй юм битгий оролцоо гэж чамд хэдэн удаа хэлэх юм? Яагаад хамаагүй гэж? Сайн уу? Яагаад явж болохгүй гэж? Харж болохгүй юм уу? Хөш. Чи юу бодож байна? Би бол Чарай. Шууд л олсон. Орон дороо нүгдчихэж. Би явахгүй. Явахгүй. Би явахгүй. Охиныг шууд халамжийн төвд авч чигээрэй. Тэгэл болох тэр. За явцгаа. яагаад буудаад исэн? Тэнд гал зурсан нохоо байна лээ. Хөө тэгээд юу гэж? Байзараа. Цогцс байна. Хашаан цогцс байна. Эмэгтэй хүний удчихсан цогцс байна. Явж өчрөн одоо ирчүүдээ. Тийм байж. Чимэн айхтар хүнээ. Явлаа гэдгээ хэлж болсонгүй юу? Энд хүмүүсийн санаа зов одол байдаг. Эцсийн эц чи ажлаа тасалсан. Гэхдээ би чамайг Москва руу явуулахгүй байсан гэж юу? За. Чи сонс. Хашааг зайлуулах тусгай ажиллагааны явцад тавилгын хог руу ачуулсан. Тодорхой оршин суух хаяггүй тэр охиныг цаашид хүүхдийн асрамжийн газар руу явуулахаар халамжийн төв рүү аваачсан. Хашааг үзэх явцад настай эмэгтэй цогцсыг олсон. Тэр нь бидний яриад байгаа охины эмээгийн цогцс бол та. Хагас жилийн өмнө нас барсан бололтой юм байлаа. Амир. Охин эмээг нас барснаас хойш тэр хашаанд ганцаар амьдардаг байсан. Хачин байгаа үз? Тэндээс ямар ч бичиг баримт болоогүй. Бид эмээг нь оршуулна. Дараагийн асуудал нь өөрөө тавигдана. Лена, бид охинд асрамжийн газар сонгоход нөлөөлж чадна. Хамгийн сайныг сонгоё. Надад танил байгаа? Лена, чи яасан бэ? Бүх бичиг баримт нь энэ байна. Байж. Хүүхэд үржлүүлэх тухай тогтоол. Николай Алексеевич, та юу хийх нь вэ? Чи хизээ энийг гаргуулсан юм? Ийм бичиг баримтыг хийхэд хагас жилийн хугацаа шаардлагатай. Эсвэл хагас өдөрт. Охины араас явцгаая. Лена. Сайн байна уу? Шууд ороод ирсэн дуучлаараа. Гэхдээ яаралтай асуудал гараад Барышев Николай Алексеевич дүүргийн нийгмийн халамжийн төвөөс явж байна. Савицкая. Халамжийн төвийн дарга. Сайн байна уу? Уг нь их амархан асуудал. Танад бичиг баримтгүй нэг охин байгаа. Нэр нь бас хочин Кука. 6 орчим насны охин. Товчхон хэлэхэд санаанд багтахгүй хэлэг шүү. Елена Никитична тэр охиныг энэ сарын 23-нд үрчилж авсан юм л да.
Ясархад байх шаардлага байхгүй. Охиныг ихт нөх хэрэгтэй байна. Товчхон хэлэхэд даргын хувьд би батлан даалт гаргаж болно. Шаардлагатай бол би гарын үсэг зурж өгч болно шүү. Би охиныг дуртаяа өгч болж байна. Харамсалтай нь чадахгүй. Яагаад тэр үлээ? Гэхдээ уучлаарай чадахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Танд тийм их байхгүй. Би ч гүрэмтэн байна. Хэргийн учир нь тэр охин одоо энд байхгүй. Энд чи юу гэсэн үг вэ? Энд байхгүй гэдэг чи юу гэсэн үг вэ? 2 цагийн өмнө алга болсон. Баазар. Орохчихсан юм уу? Энд чи юу гэсэн үг вэ, Николай Алексеевич? Ийм л байна. Николай Алексеевич. Явцгаая. Орхсон гин шүү. Сайхан газар байна та. Тавшир. Сүйд болоод яхав. Охины алга болохоос өмнө байсан газрыг харъя. Юмыг яаж мэдэх вгээд тэднийг төвччихсэн юм. Энэ манай хүүхдийн өрөө. Ойлгомжтой. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Хүүхдүүд, надад нэг асуулт байна. Яагаад тийм болчихвоо? Тийм жаахан охин яагаад эндээс ганцаараа оргож чаддаг вэ? Ганцаараа яваагүй. Бамбаруу шаваад явсан. За. Гэхдээ яаж бамбруучтай хамт оргосон юм бэ? Би засах өрөөний цонхоор гарсан. Тэр өрөөний цонх түгжээгүй юм. Ойлгомжтой. Чи ийм ухаантай юм байж яагаад энд сууж байгаа? Би намхан болохоор жорлонгийн сууртуудаар зогсоод цонхонд хүрдэггүй юм. Тийм байж. Ойлгомжтой. За. Амжилт хүсье. Баяртай. Баяртай Савицкая. Раиса Михайловна. Одоо хаанаас олох вэ? Бурхан минь, би яах гэж явваа? Сандрах хэрэггүй л яана. Хамгийн түрүүнд охиныг гэрийнх нь ойролцоо хүлээх хэрэгтэй гэж би бодож байна. Нураасны мдэггүй учраас тийшээ л очин тийм биз дээ. Гэхдээ тийшээ тийм хурдан очих болоо да. 2 цагийн өмнө орсон юм чи одоо хаа нэгтээ нуугдаа сууж байгаа. За ер нь өнөөдөр би тэнд очиж сахина. Өнөөдөр тэнд очив. Охиныг айлахгүй тул би тантай хамт явна. Яг зөв. Маргааш сэргэлхийг оролцуулахаас охиныг олно. Ри? Таньдаг нохоо. Одоо яах вэ? Мэдгүй. Уучлаарай. Би таныг намайг хуурсан байх л гэж бодсон. Намайг уучлаарай. Охин минь тий. Охин минь. Бүх юм бүтэмжтэй байх болно, Ленагч. Зүгээрээ би том охин. Чамайг том охин гэдгийг би мэднэ. Би чамтай том хүн шиг ярмаар байна. Бас сайхан мэдээ дуулгая. Би мэднэ. Одоо би таныг ээжээ гэж дуудаж, та гэж хэлэх болно. Зүйтэй. Би шууд л мэдсэн юм аа. Ээжээ та намайг Кука гэж дуудаж байгаарай. Надад их таалагддгийг. За. Гэхдээ надад нэг болзол байна. Би өглөөний цайнд өтгөрүүлсэн сүтээ гомн гэдэгт дуртай. Би загсанд үнэхээр дургу. За юу? Тохирлоо. Бас риг авна шүү. Тохирлоо. Би автаа болох уу? Хурдлаарай, хожигдлоо шүү.
Дэлгүүр эзэн худлаа ярьж байгааг би шууд л ойлгосон. Шүүгч сайн хүн залуухан эмэгтэй мөртөө бүх юмний учрыг олсон. Чамд баярлалаа Колё. Чи намайг аварлаа. За тагшимаар тайлна үз. Асуудал байхгүй. Тийм байж. Хэддүгээр замаас хөдлөнө гэлээ. Юу яриад байна? Амтан оруулахгүй гэж хэлсэн биз дээ. Эмэгтэй та амтан хараагүй юм байна. Энийг ямар амтан гэдгийг та хараа л да. Эн чин жижигхэн гөлөг. Нохоогоо цааш нь аваа. Вакцин хийлгсэн бичиг байна уу? Байзарэ. Та лав Москвагийн хүн баха, тийм үү? Тэгээд юу гэж? Та зөвхөн мөнгө сонирхдаг бололтой. Яг тийм. Мөнгө. Зөвхөн мөнгө. Чамд ер нь мөнгө байгаа юу? Чамд мөнгө байна аа? Ангидэ. Эмэгтэй та ийм хатуу сэтгэлтэй байж болохгүй шүү дээ. Чи юундаа зогсоод байгаа юм бэ? Энийг ятгаач тээ. Ятгаж л байна шүү дээ. Оруулчихал да гуйж ийн. Юуны ч гуйж байна гэж. Гуйж байна гин шүү. Зөвшөөрөл байхгүй л оруулахгүй гин шүү. Чи юундаа хашгираад байгаа юм бэ? Зөвшөөрөл оруулахгүй. Чи бодилдоо зах дээр байгаа биш. Ингүүл бүр оруулахгүй шүү дээ. Чи яагаад зөвшөөрлийг аваагүй юм бэ? Би чамайг авчихараа гэж хэлээ Би үзлээ. өөр ажилтай байсан шүү дээ. Энийг оруулчихал да. Эсвэл чи хараа л да. Хөөрхөн байгаа Харж үстэй. үнэ билетээ хүртэл танд өгч байна шүү дээ. Та оруулчихал да. Танд хэзүү байна гэж үү дээ. Тань зүрх сэтгэл гэж байдаг юм уу? Та чи ямар хачгүй юм бэ? Болцгоо чимээгүй. Сайн байна. Николай Барышев. Василий Островскийн дүргийн нийгмийн халамжийн төвөөс явж байна. Ямар асуудал гарав? Вагонд амтан оруулахгүй. Хүнийг ямар амтэг гэдэг юм бэ? Тэгэж тань тийм их байхгүй шүү дээ. Хошивч байна уу? Бай. Хүзвч нь байна уу? Байна. Уяа байна. Соо. Нохон тасбар авсан уу? Хэнд байна? Бага. Маа. Уучлаарай, танд нэг үг хэлж болох уу? Амтнд ингэж хандаж болохгүй шүү дээ. За. Баярлалаа гүнжим. Уучлаарай. Жаахан охид хөвгүүдэд болон том ахнаас гараа өгч болохгүй. Кока чи ухаадаг охин шүү. Та манайд очиж очих уу? Заавал очно. Лена хань вэ? Уцаар ярихаар явсан. Чи яг бүтээрийг эндээ байж үү гэсэн. Мэдхгүй нэ энэ хавьд хаа нэгтэл байгаа бах. Чи тойруулаад байлгүй шууд л хэл. Шууд л би чамтай гэрэлмээр байна гэж хэл. Тийм ээ. Зайлуу амжилт хүсье. Алив яв. Хувцас амсаа сууж вэ. Миша. Шам шиг зүрхтэй хүн 15 настай байж живэна. Тамиг татаж болохгүй. Кофе ууж болохгүй. Уух талаар заадах. За. Рома би байна. За Ленк. Сайн уу Ромочка? Чамд дуулахаа сайхан мэдээ байна. Би хүнтэй суулаа. Тийм үү? Хинтэ тэр? Тэр чинь сайн хүн. Сайн хүн. Жектэй юу? Чи тэрний тухай надад бичсэн байсан. Тэр чинь эрүүгийн гинт хэрэгтэн гэлээ. Ямар Жек вэ? Утас Рома, би тэр утсаа хамт ажилладаг хүмүүстэй бэлгэлчихсэн. Тэд л чөтгөр аав гэж би тэдэнд үзүүлээд өгнө. Рома, чи намайг сонсож байна уу? Сонсч байна. Гэхдээ би ойлгохгүй. Рома, чи тэр Москвагийн гатрны буудлын дээр уулзаж байхдаа би чамд юу гэж хэлж ирснийг санаж байна уу? Би Москва руу буцлаа. Чи надтай соохгүй мó? Чи өмнөөсөө хэлж байна уу? Чамайг хизээ тосох юм? Өнөөдөр 10 цагт. Гэхдээ Рома, би охинтойгоо очино. Бас нохоотойгоо. За юу? За. Гарахтаа хаалга хаачаарай. Ээжээ, та ямар хоол хийж байгаа юм? Би мах шарна. Та чадах юм уу? Үгүй. Гэхдээ одоо сурна.
Ээжээ, хизээ ирэх юм? Нохоогоо салхилуулчихад ирнэ. Мишенька, танигц. Энэ бол Томас. Томас, танигц. Энэ бол Мишенька. Кинозохиолыг бичиж найруулсан Ярослав Чеважевский, Улицы давно пусты. Я ждала тебя, а ты на звезде. Я прячу все мечты. Там есть двое, это я и ты. Холодно опять одной. Мы разделены стеной. Почему я прячу на звезде все послания тебе? Гори, гори, моя звезда в душе моей. Твоя слеза. Гори, гори, моя звезда. Гори сейчас и навсегда. Гори, гори, моя звезда. Гори сейчас и навсегда. Улицы, дожди, зонты. Я опять одна, а ты все равно. Я прячу на звезде всю любовь мою к тебе. Гори, гори, моя звезда в душе моей. Твоя слеза. Гори, гори, моя звезда. Гори сейчас и навсегда. Гори, гори, моя звезда. Гори сейчас и навсегда. Гори, гори, моя звезда в душе моей. Твоя слеза. Гори, гори, моя звезда. Гори сейчас и навсегда. Гори, гори, моя звезда.
всегда.